одоо 8-6-гийн 3 дахь заалтаас гадна ер нь энэ өмгөөллийн хуулийн цогцоор нь бас шинжлэх, өөрчлөх, за бусад олон асуудлуудыг бас хамт оруулж ирэхгүй байсан уу? Ер нь цааш тийм уяг шиг шүүн асууж байгаа нь цааш тийм одоо шаардлагууд байгаа юу? Тухайлбал зарим төрлийн гэмт хэрэг дээр өмгөөллийн үйл ажиллагаа одоо хийж за хамгаалж явж байгаа сүүлдээ өөрөө гэмт хэрэгтэн болох тохиолдол маш их байгаад байдаг. За тэгээд сүүлдээ өөрөө одоо ялтан болоод шоронд орсон тохиолдлууд ч гэсэн байгаад байгаа. Цаад утгаараа бол нөгөө өмгөөлөгчийн эрх болон энэ өмгөөлөх процесс чи өөрөө хэр зэрэг хуулийн хамгаалтанд байна вэ? Өмгөөлөгчийн хувьд одоо яг одоо эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу болон яг мөрдөн шалгах ажиллагаан дээр өмгөөлөгч прокурортой энэ тэнцүү орж чадж байгаа юу? Яг одоо тухайн нотлох баримт цуглуулах дээр буцаад тэр материалуудтай нотлох баримтуудтай мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан баримтуудтай танилцах мөн түнчлэн тухайн мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах дээр мөн одоо өмгөөлөгчийг хамгаалах тал дээр гих мэтчлэн нэлээд олон ажлууд, нэлээд олон асуудлуудыг бол зохицуулах шаардлагатай байгаа. Энэ утгаараа бол цаашид энэ өмгөөлийн хууль дээр бас үргэлжлүүлээд ажилланаа. Өмгөөлөгчийн шалгалт өгөх хүн өмгөөлөгчөөр ажиллахад харьцлах албан тушаалаа заавал өгчиж шалгалтаа өгнө гэдэг заалт орж ирчээд байгаа байхгүй. Тэгээ эн чинь өөрөө тэр шалгалтанд ороод ямар үр дүн гарах нь тодорхойгүй байхад эрхэлж байгаа ажил албан тушаалаасаа чөлөөлөгдчөөд шалгалтанд орно гэдэг нь өөрөө хүний эрхийн зөрчил үүсгэж байна гэж үзсэн. Тийм учраас энэ заалтыг уян гişиг гişүүн нэмэлт өөрчлөлтөөр байхгүй болгоё гэдэг санал орж ирж байна. Тэгэхээр ер нь ганц энэ өмгөөлийн тухай хууль гэлтгүү. Өчигдөр бидний хэлэлцээд баталсан прокурорын тухай хууль, шүүхийн тухай хууль, за энэ өмгөөлөгчийн тухай хууль гээд салбарын зохицуулалт хийж байгаа хуулиудаар хүний эрхийн зөрчил үүсгэж болзошгүй ийм заалтууд байна гэж ингэж үзэж байгаа. За тэгээ эдгээр асуудлуудыг одоо тамгын газар дээр хуулийн хэлц квалификацийн тасаг болвол энийг бүртгэж байгаа. Сардаа нэг удаага ийм хүний эрхийн зөрчил үүсгэж байгаа. Улсын их хурлын чуулган дээр яригдсан, гишүүдээс болон байнгын ороодоос хөндөгдсөн асуудлуудыг тэмдэглээд сардаа нэг удаа энэ зөрчлүүдийг арилгах алхмуудыг улсын их хурл өөрийн санаачлаараа хийя гэж байгаа юм. Тэгэхээр энэ засаж болох зүйлийг бид энэчэн нь эрт дээр нь засаж гинэ гэдэг бол улсын их хурл үндсэн ажиллаа хийж гинэ л гэж харах хэрэгтэй.